Зя сайн байцгаана уу. Тэгэхээр бид нар өмнө нь болохоор WeChat дээр Монгол улсыг яг юу гэж ярьж байна те. Би түлхүүр рүүгээ ашиглахдаа болохоор Монгол улс гэж дандаа хайж байгаа. Тэгээд WeChat дээр болохоор нэг тийм гоё юмнууд бол байхгүй лээ. Дандаа муулсан байсан. Тэгээд ер нь бол хятад хүмүүс хоорондоо л ашигладаг, хятад хүмүүс ашигладаг, Монгол хүмүүс ашигладаггүй болохоор юм болов уу жоохон дураараа хүснээрээ ярьсан байлаа. Ирдэггүй, мэддэггүй ээжэж Монгол хүмүүсийн талаар ер нь мэддэггүй хүмүүс маш их дураараа ярьсан байлаа. Тэгэхээр YouTube дээр болохоор Монгол хүмүүс ашигладаг болохоор юм болов уу? Яагаад юм бол? Яадаг ч гэсэн тэгж ярьж байгаа одоо WeChat дээр болохоор дандаа муу юмнууд ингээл муусан юмнууд ярьж байгаа юм. Тэнгүүт ингээд жоохон доромжилсан юмнууд айгүйх ярьж байгаа. Тэгэхдээ YouTube дээр болохоор бас арай гайгүй санагдлаа. Би YouTube дээр бас Монгол улс гээд ханзаар одоо хайж үзсэн. Тэгээд ер нь бол аялж байгаа бичлэгнүүд их байлаа. Тэгэхдээ муусан юмнууд бол маш их бас байлаа. Одоо Монгол эмэгтэй хүмүүсийг айгүйх ер нь бол доромжилдаг юм байна. Ер нь бол WeChat дээр ч YouTube дээр ч ингээд ер нь хятад хайлтаар гарч ирэнгүүт би ингээд том урт ингээд аялын бичлэгнүүдээр нь болохоор янз бүр байгаа юм. Заахан магтсан тэр юмнууд бол бас байгаа. Янз бүрээр арай гой энэ тийм гоёор ярьсан бол байгаа. Тэгээ богинохон хэмжээний бичлэгнүүд бас байдаг те YouTube дээр. Тэр бичлэгнүүдээр ингээд ороод үзэнгүүт WeChat дээр ч гэсэн байсан ингээд Монгол охтуудыг ингээд замбраагүй завхай нэг тиймэрхүү ингэж айгу муухагаар ер нь бол доромжилж ярьж илээ. Тэгэхээр Монгол би бас ингээд анзаарсан чинь миний одоо ингээд ярьж байгаа комментний доорч гэсэн хүмүүс тийм штэ ингээд Монгол охтод өөрсдөө болдгоо ч гэдэг юм уу. Эсвэл ингээд би Facebook дээр ингээд ярьж байгаа бичлэгнүүдийн доор ингээд ер нь бол Монгол охтод өөрсдөө болдгоо тэр нь ч болохгүй энэ нь ч болохгүй гэд хүмүүс айгүйх коммент үлдээсэн байлаа. Тэгэхээр битгий их тэгж шүүмжлээрээ ер нь бол хүмүүс яг юу гэж хэлж ийн тэрүүгээрээ маш их өөрчлөгдөж идэв шүү. Ер нь бол нэг тийм судалгаа байдаг те ингээд нэг охиныг хэдэн сарын хугацаанд дандаа хөөхөн гэж хэлсэн чинь ингээд зөвхөн ингээд тэр чин хоол хүнс дасгал хөдөлгөөн ороогүй зүгээр ингээд хүний үг хэлж байгаа үг бас амар ингэж юу хүн дээр бас эсвэл гоёор нөлөөлж болдог шүү. Тэгэхээр бас ингээд гадны орны хүмүүс ингээд манай Монгол охтуудыг муулаад янз бүрээр хэлээд байхад бид нар бас өөрсдөө ингэж бас муулж ярьж бас хамаагүй болохгүй байх. Тэгэхээр бид нар өөрсдөө ингээд бас гоёо ярьдаг байх хэрэгтэй те ингээд магтаад болж өгвөл байнга магтж байгаарай. Тэгэнгүүт тэр хүмүүс чинь хэрвээ ингээд байнга Монгол охтууд архичин байна, архи уудаг ингээд тэгж байнга яриад байх тусам угаасаа тэр тал руугаа ингээд өөрчлөгдөх нь их байж магадгүй. Тэгэхээр бүгдээрээ бас өөрсдөө Монгол охтуудаа хамгаалдаг бай. Би бол ингээд тим юмэг болохоор зөвшөөрөхгүй. Яагаад тэгэхээр би өөрөө бол их нартай, өөрөө охинтой, ээжтэй. Тэгэхээр миний хувьд болохоор миний ингээд Монгол эмэгтэй хүмүүсийг бол тэгж муулахыг бол харах дурггүй. Тэгэхээр та бүхэн маань өөрсдөө бас Монгол хүмүүс болохоор битгий их тэгж доромжилж, муугаар хэлж ингэж байж байгаараа бас хайрлаад ингээд болно бүтнээ ингээд ер нь бол уудаггүй ч гэсэн тийм уудаггүй арх уудаггүй тамхитдаггүй Монгол охтууд зөндөө байгаа. Ном унших дуртай, дасгал хийх дуртай зөндөө олон тийм охтууд байгаа те. Тэгэхээр тэрэн дээр болохоор би надад бас таалагдаагүй зөндөө олон бичлэгнүүд дээр ингээд завхаа янз бүр тиймэрхүү юмнуудаар хэлж исэн. Тэгэхээр тэрэн дээр болохоор би бас яг мэдэхгүй байна. Би бол ер нь бол баар мааранд огт ордоггүй, арх уудаггүй. Тэгээд шөнө бас гадуур гардаггүй болохоор тэр талын одоо мэдлэг бол маш бага байна. Гэхдээ ер нь бол хайрлаж байгаараа хүндэтгээд ингээд гой үгээр хэлж байгаараа гэж хүсэж байна. Баярлалаа. Тэгээд иймэрхүү ингээд охтууд дээр ингэж айгүйх юу ааж илээ. Тэгээ бас ер нь бол хараад ахад ингээд гадны бодлого байдаг болов ингээд эрэгтэйгийн ч эмэгтэйгийн ч аль алийг нь муулж яадаг те. Эрэгтэй хүмүүсийг ч гэсэн ингээд одоо шалчгансан болчихсон, ийм болчихсон, тийм болчихсон, арчаагүй, эсвэл арх уудаг, эмэгтэй хүнд хайрлаж чадахгүй энэ төр гэл тиймэрхүү юмнууд болохоор одоо өөр улсаас бас орж ирээд идэг юм шиг санагдаад идэг юм аа. Ингээд хятадд болохоор ингээд охтуудыг нь амар муулаад тэнгуут өөр орноос ингээд Европын орнуудаас ч юм уу эсвэл ингээд Монгол ирчүүд болохоор арчаагүй ер нь хайрлж мэдэхгүй яадаг гэл тиймэрхүү юмнууд их байдаг. Тэгэхээр аль нь ч байсан эрэгтэй ч байсан эмэгтэй ч байсан аль альныгаа хайрлаж байгаараа гадны орны хүмүүс бид нарыг янз бүрээр хэлж хахад бид нар өөрөө өөрсдийгөө хамгаалдаг байх хэрэгтэй те. Тэгэхээр за тэгээд яадаг ч байсан миний ингээд үдсэн гол бичлэгнүүд нь болохоор энэ нөгөө нэг том бичлэг урт бичлэг байсан. Аялал хийгээд явж байгаа ингээд Монголд аялж байгаа энэ Хонконг хүн баг шиг байлаа. Хонконгоос ирж байгаа. Тэгээд тэр хүний одоо ярьж байгаа юм нь болохоор бас би яг
хамаагүй бас доромжилсон гэж бас хэлэхгүй. Ягаад гэхээр дандаа мэдээлэлд ингээд нөгөө нэг юутай мэдээллүүдээр тулгуурлаад анх ирэхээ өмнө болохоор бичлэг нь эхлэхдээ болохоор анх би Монголын талаар ингээд судлахад болохоор ер нь ядуу улс гэж ер нь харагдсан. Хүн амынх нь одоо 3/2 нь болохоор 3-ны одоо тал хувь нь яадаг ч гэсэн ингээд Улаанбаатарт амьдардаг. Тэгээд Улаанбаатарт амьдарж байгаа хүмүүсийн 65% нь ингээд нөгөө нэг гэр хороололд амьдардаг. 60-аас 65% нь гэр хороололд амьдардаг. Гэр хорооллыг болохоор гадаад хэлэнд, хятад хэлэнд яадаг ч гэсэн ядуусын хороолол гэж хэлдэг юм. Тэгээд ядуусын хороололд ингэж амьдардаг. Тэгээд ер нь бол GDP-ийн ч гэсэн бага. Тэгээд зөндөө олон юм нь ер нь хэцүүхэн байдаг гэж судалгаанууд байсан. Тэгээд Монголд ирснийхэн дараа болохоор ер нь бол гайхсан гэж өөрөө хэлж илээ. Ингээд Монгол болохоор гаднах судалгаанууд дээр болохоор их ядуу гэж харагдаж байгаа мөртлөө яг ирээд харсан чинь Улаанбаатар хотод ирээд харахад болохоор өндөр барилгынууд сүндэрлээл тэгээд ер нь бол охтууд нь эрэгтэй эмэгтэй аль нь ингээд бүгдээрээ гой хувц өмссөн орчин үеийн одоо яг цаг хугацаатайгаа хөл нийлцсэн тэгээд бас бүгд л ингээд iPhone барьцсан тэгээд ер нь бол бүгд л бас орон сууцнд амьдардаг. Тэгэл тийм байлаа гэд өөрөө бас их гайхсан байлаа. Тэгээд бас дахиад өөр янз бүрийн судалгаанууд гаргаж ирж байсан. Монгол улс нь болохоор уул уурхайн салбарт болохоор зөвхөн Азиа биш дэлхийн хэмжээнд нэлээд өндөрт байдаг. Одоо тийм зэс гэхэд одоо зэсийн хувьд болохоор Монгол одоо Азиа хамгийн өндөрт байдаг те. Ингээд одоо зэсийн хүдэр гэж ярьдаг лөө. Зэсийн хүдрээрээ ингээд хамгийн өндөрт байдаг. Тэнгүүтээ хамгийн одоо нүүрс, зэс тэгээд бас одоо ямар чулуунууд гэдэг лээ. Бас нэг одоо ингээд олборлдог юм чулуунуудыг тэднэрээр бас дэлхийн хэмжээнд бас нэлээд өндөрт байдаг. Бүхий л юмыг олборлж болдог мөртлөө яагаад ингээд улс нь их ядуу байгаад байна гэд тэрэн дээр бас юм гайхсан ингээд тиймэрхүү юмнуудыг бас ярьж илээ. Тэгвэл бас ингээд нөгөө нэг би ингээд хамгаалаад Монголд ер нь бол болж ийн бүтж ийн тэр хятад хүн болохоор ингээд цалингийн хувьд Монгол одоо Монголын дундаж цалин 792 мянга байлаа 790 мянга байсан баха. Дундаж цалин тийм байна. Тэгэхээр ёоноор бодохоор нэг 1700-800 ёон болж байна. Тэгээд иймэрхүү одоо сарын цалин иймэрхүү одоо юу хүн Монголд амьдрахад яах вэ? Одоо энэ хоол хүнс авахд яаж юм ингээд хятадын дундаж цалин, Монголын дундаж цалинг ингээд харуулад тэгснэ Монголын дундаж цалингаар ингээд зах дээрээс юм авахд хоол хүнс авахд хэр их хүнс авч болох вэ гэдэг талаар бас ингээд өөрөө гарч ингээ бичлэг хийсэн байлаа. Тэгээд зах дээр очиод болохоор өөрөө ерөөсөө ойлголцох боломжгүй байсан болохоор за ер нь ингээд эмчээ ерөөсөө ойлголцох боломжгүй юм байна. Юу яа ингээд супермаркет орчъя гэд супермаркет орсон, E-Mart руу орсон байлаа. Тэгээ E-Mart-д болохоор өөрөө бас хэлж илээ юу E-Mart нь болохоор арай үнэтэй байх. Одоо ингээд том супермаркет болохоор. Гэхдээ яадаг ч гэсэн ороод ирээ харсан чинь маш их хэмжээний монгол хүмүүс байсан болохоор зөндөө их хүн юм авчихсан болохоор бас гайгүй болов гэж одоо тэгээ судалгаагаа гаргасан. Дөнгүүд ингээд яадаг ч гэсэн хамгийн одоо ингээд монгол хүний ингээд дундаж цалингийн бага хэмжээ дундаж цалин биш уучлаарай. Цалингийн хамгийн бага хэмжээгээр одоо ингээд юу авч болох нь вэ гэд яадаг ч гэсэн ингээд тэрэн дээр болохоор үннүүдийг нь болохоор бичээгүй байна. Яадаг ч гэсэн ингээд Монголд будааг болохоор 7 кг 7.5 кг-ыг авахд одоо тэр авч байгаа ингээд ашиглаж байгаа мөнгө нь болохоор хятадд болохоор 15 кг будаа авч болох тийм юу байна. Одоо Монголд 7.5 кг одоо бараг тал нугалцсан байна гэсэн үг те. Нэг яадаг ч гэсэн нэг шуудаа юу авсан юм уу? Шуудаа будаа авсан юм уу? Ууттай будаа авсан юм уу? Би сайн мэдэхгүй байна. Яадаг ч гэсэн тэр будааг авахд одоо ингээд ашиглагдж байгаа мөнгийг нь одоо тэр ашиглагдж байгаа мөнгөөр хятад очиж будаа авахд яадаг ч гэсэн бүр нэг нуглаад 15 кг будаа авч болох юм байна. Тосны хувьд болохоор яадаг ч гэсэн нэг бас нэг юутай савтал тос авсан харсан бах үнийг нь дөнгөт 3.6 литр одоо тосыг одоо Монголд авч болох бол хятад яг тэр мөнгөөр одоо Монголд зарагдж байгаа тэр мөнгөөр хятадаас авах юм бол 9 литрийг авч болох юм байна. Тэгээд махны хувьд болохоор одоо нэг 1.5 одоо 3.5 жин гэж яриад байгаа байхгүй. Жин гэдэг нь болохоор хагас килограмм гэсэн үг. Яадаг ч гэсэн 3.5 жингийн ийм мах нь махны хувьд болохоор хятадд арай бага авах.
одоо Монголд 3.5 жин авч болох бол Хятадд болохоор энэгээр 2.8-ыг авч болох юм байна. Тэгэхээр Монголын махан арай хямдхан байна гэсэн үг. Дөнгөтэй өндөгний хувьд болохоор Монголд ингээд 62 өндөг байсан. 62 өндөг ингээд нэг хідэн сетээр нь авах гэж нэг сетэнд чинь бас 30-аад байдаг бах те. Тэгээ 2 сетийг харсан юм аасаа. Тэгээд 62 өндөг ингээд авах мөнгөөр Хятадд болохоор 161 өндөг одоо иймэрхүү хэмжээний ер нь бол махнаас бусд юмнууд нь бол Монголд маш их хүнтэй байна. Тэгээд Хятадд болохоор юу ааж авч ингэж болж гинэ гэд ярьсан байсан. Тэнгүүд тэрэн дээр болохоор би өмнөх бичлэгнүүд дээр болохоор Монголд ер нь бол дажгүй болж байгаа ингээд Хятадд бол бас айгүй хэцүү байдаг. Монголд бол ингээд утаагаа шийдчихвэл бас ингээд одоо төгжрөөг шийдчихвэл ер нь бол сайхан болчихно гэдээ ярьсан. Тэрийг ингээд ярингуут зарим хүмүүс бас таалагдаагүй байлаа. Таалагдаагүй. Ягаад гэхээр энэ хоёрыг шийдчихэнгүүт ингээд сайхан болно гэж ярихын өөрөө одоо улс төрийн ингээд хамааралтай хүн юм уу ч гэдэг юм уу тэгэж бас асуусан байлаа. Тэгэхээр би болохоор манай гэр бүлд ямар ч улс төрийн хамааралтай хүн байхгүй. Тэгээд би бас тийм баян айлын хүүхэд бол биш. Тэгээд яадаг ч гэсэн би болохоор өөрөө Хятад амьдарч үзсэн хүн байхгүй. Өөрөө сураад тэгээд сурсныхаа дараа тэтгэлгээр сурж исэн. Тэтгэлгээр сураад төгссөнийхаа дараа хэсэг хугацаанд ажиллаж исэн. Тэгээд нийгэмд нь ороод харахад бол Хятад яг ингээд одоо хүн болгоны боддог шиг тийм бол сайхан газар бол биш. Ажил үнэхээр хэцүү байдаг. Одоо энэ Хятадын болохоор ингээд гаргаж байгаа судалгаан дээр болохоор цалингийн доод хэмжээ 790 мянга байгаа шүү дээ 792 мянга. Тэнгүүд 2025 оны одоо цалингийн доод хэмжээ 792 мянга болчихж байгаа. Тэгэхээр нэг өдрийн хэрвээ ингээд сарын ажиллах өдрийг нь болохоор 22 өдөр гэдээ аваад үзэх юм бол нэг өдөр нь одоо Хятад явнаар болохоор 77 явна болж байгаа юм ингээд тэгж байгаа. Тэнгүүд 77 явна гэдэг нь болохоор Монгол шиг ийм өртөг ихтэй газар болохоор айгүй хэцүүхэндээ орно гэж тэгж байгаа. Тэгэхэд Хятад болохоор бас би өмнө нь болохоор тийм төрөл бүрийн бичлэгнүүд үзчихсэн Солонгос руу очиж исэн хүмүүс бас сайн мэддэг бах ингээд өглөө ажил хийх гээд нэг юм халтур хийдэг хүмүүсийн юм ингээд цуглардаг газар байдаг. Тэнцээр нь очингууд ингээд компани одоо янз бүрийн газар тариалан хийдэг захирлууд ч юм уу ингээд барилга дээр ажилладаг хүмүүс ингээд хурцрээд ажилчид авч яваад бага цалингаар ингээд одоо авчиж ажилуулдаг те. Тэнгүүд тэрэн дээр болохоор олон улсын одоо ингээд сайтн дээр болохоор Хятадд өөрөө бичүүлсэн байдаг. Дундаж цалин нь болохоор нэг өдрийн 300 вон гэж явдаг. Тэгэхээр нэг 150 мянга гэсэн үг. Тэгэнгүүт яг үнэндээ болохоор тэрэн дээр очиод ингээд бүр ингээд байгаа байдлыг нь авсан тийм бичлэгнүүд айгүйх байдаг хөөхгүй. Би тиймэрхүү юмуд айгүйх үзчихсэн. Тэр халтур одоо хийж байгаа хүмүүс нь 300 гэж байгаа боловч яг ингээд очиод тэр одоо нэг боссууд ч юм уу нэг тариалангийн газрын эзэн очиод ингээд зогсоод за өнөөдөр миний тариалан дээр очиод төмс түүх хүмүүс байна уу гэдэг. Тэгэнгүүт тэнцээ чинь одоо хэдэн 100 хүн биш баг хэдэн мянган хүн байгаад байгаа байхгүй. Тэнгүүд тэд нар ингээд би одоо ингээд тэр нар чи эхлээл за нэг хүний ингээд 250-аар ингээ яг ингээл одоо стандарттайгаа ойртуулах гал 250 гээл тэнгүүд би 200-аар явъя гээл тэнгүүд цаанаас нэг хүн ингээл би 150-аар явъя ч гэдэг юм уу. Ингэсээр хагаад ер нь бол хүмүүсийн тэр хавьд байдаг цалин болохоор олон улсын юм дээр болохоор Хятадууд ингээд өөрсдийгөө гоё гаргахыг айгүй хүсдэг. Худлаа мэдээлэл айгүй их тараадаг. Тэнгүүд ингээд 300 авдаг, өдрийн 300 авдаг гэж олон улсын мэдээлэл дээр тавьсан ч гэсэн яг байгаа байдлыг ингээд тэнцээ ингээд нэг хүн влогер ч юм уу юу бичлэг хийдэг хүн яадаг ч гэсэн очиод ингээд хийхэд болохоор дунд чинь ер нь бол 100-аас 150 та байсан. Тэгээд 10 жилийн хүүхдүүд бас ингээд сургуулаасаа гараад амьдрал нь хэцүү болохоор ар гэрийнх нь хэцүү. Тэнгүүт сургуулаасаа сурхаа болонгуудаа хурцрээд ажил хийж байгаа 10 жилийн хүүхдүүдийнх болохоор бүр одоо 100 ч хүрэхгүй 100 явж хүрэхгүй өдрийнх ингээд байдаг хүүхдүүд бол зөндөө байсан. Одоо тэгэж тэхгүй бол ингээд ах нар эгч нартай ингээд том хүмүүстэй ингээд алалцж чадахгүй тэгээд ингээд бага цалингаар ингэж юу яадгаа гэд дөнгөт нөгөө хүмүүс нас асуужсэн чи ийм бага цалингаар ажилла болдгийм үү гэд дөнгөт яах вэ тэгээ болгоол гэдэг штэ өөрийгөө болгоол гэдэг штэ залуу хүн болохоор хямдхан тийм бэлэн гомын өдөртөө идчихэл тэгэл ер нь бол өөрийгөө тэгж аргацааж байгаа байхгүй. Тэгэхээр бас ингээд Хятадыг тийм би бас тэгэхээр ингээд юу ааж байгаа Монголыг бас ингээд хэцүү юмнуудыг нь бол бүгдээрээ л мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд ингээд шүүмжилж байгаа хүмүүсийн хувьд хэлэхэд болохоор бүгдээрээ мэдчихэж байгаа. Монголд байгаа асуудлууд зөндөө байгаа. Тэгэхээр би тэр болгоныг байнга ярмааргүй байна. Зүгээр болж байгаа юмнуудын талаар бас ярмаар байна. Тэгээд өөртөө шүүмжилж байгаа тэр ингээд болохгүй бүтэхгүй байгаа юмнуудыг мэдчихэж байгаа болохоор би бас хар маас байгаад хүмүүст стресс нэмээд байхыг хүсэхгүй байна. Тэгэхээр бас гоё ингээд
бусаддаа бас ингээд сэтгэл зүйн өвч гэдэг юм уу ингээд гоё сэтгэл зүйн дээшлүүлэхийн тулд би бас гоё юм ярьдаг байхыг хүсэж байна. Тэгээд гоё энерги түгээхийг хүсэж байна. Тэгээд бүгдээрээ бидний үеийн залуучууд ер нь бол одоо ингээд ирээдүг бүтээн. Тэгээд Монголыгаа өөрчилж чадна. Миний дараагийн 10 жилд одоо Z үеийнхэн одоо 2000 оноос хойш төрсэн залуучууд ч юм уу тэд нар дараагийн 10 жилд Монгол улсыг өөрчилнө. Монгол улс одоогийнхороо байнга ингэж байна гэж байхгүй. Тэгээ бас ямар нэг орны иргэшээлд бол орно гэж байхгүй. Тэгээд өөрөө хөгжөөд тэгээд 10 жилийн дараа гэхэд Монгол одоо бол хөгжих тийм орон зайн зөндөө олон юмнууд байгаа. Тэгээд тийм орон болохоор угаасаа хөгжин. Тэгээд ер нь бол түүхээ ингээд ажиллах юм бол Монгол улс байнга уналтанд ороод буцаад босч ирээд уналтанд ороод буцаад босч ирдэг. Тэгэхээр одоогоор төр зургийн уналтанд орсон байгаа. Удахгүй босч ирнэ. Одоо та бүхэн мэдж байгаа бол Монгол улсад төрөл бүрийн спортоор амжилтууд гаргаж байна. Маш өндөр түвшинд одоо тоглож байна. Тэгэхээр бид нар одоо ирээдүйд өөрчлөлтөн төр бол асуудалгүй. За тэгээд яадаг ч гэсэн аялаад ирэхэд болохоор сая тохиоллоос болоод бичлэгээ төр зогсоочлоо. Тэгээд яадаг ч гэсэн YouTube дээр байгаа бичлэгүүд бол ер нь бол арай их хөв нь болохоор ер нь Монголд ингээд аялах гад ирсэн хятадуудын бичлэг байна. Тэгээд мэдээллүүд нь болохоор дандаа яг ингээд интернетээс хайж болох тийм мэдээллүүдээр одоо ингээд суурлаад тэгээд яадаг ч гэсэн Монголд ингээд болохгүй байгаа юмнууд одоо ер нь жоохон ингээд хөгжлөн жоохон иймэрхүү байна. Тэгээд бас жоохон ядуу байна л гэж айгүй хэлж байна. Тэгэхээр тэр ядуу гэдэг одоо тал дээр болохоор би бол ингээд бас одоо хамаагүй бас хэлэхээс айж гин. Ягаад тэгэхээр хүмүүс бас дургу байгаа. Ягаад тэгэхээр болж гин гэд хэлэхлээр ингээд бас чи ингээд яасан баян байна гэдэг утгаараа ингээд намайг бас шүүмжилээд байгаа болохоор би бас хамаагүй ярмааргүй байна. Тэгэхээр яадаг ч гэсэн гэхдээ олон улсад зөндөө олон газрууд бас ингээд боломжгүй хүмүүс нь ингээд улсаасаа гарч өөр улсад очиж ингэж хар ажил хийж байгаа тийм улсууд бас зөндөө байгаад байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд болохоор бид нар зөндөө олон юмараа баян. Би бол Монгол улсыг ядуу гэж бол хэлэхгүй. Бүх юмараа баян. Бид нар бол байгалийн баялгаараа баян. Тэгээд таван шуу малаараа баян. Хүмүүсээрээ ч гэсэн баян. Бидний хувьд болохоор яадаг ч гэсэн Монгол хүмүүс их найрс одоо ингээд тэрэн дээр болохоор ярихгүй байгаа даа. Хятадууд одоо бичлэгэн дээр Монгол хүмүүс бол их найрсаг хүмүүс, их зочломтгой хүмүүс. Тэгээд гадаадын улсууд бол ингэж миний бодлоор оронгууд ингээл хоол хийж өгөөл, цай хийж өгөөл танихгүй хүнийг ингээл байнга ингэдэг би сайн мэдэхгүй байна. Яадаг ч гэсэн танихгүй хүмүүсийнхаар би тэгж явж үзээгүй. Монголчууд бол таньдаг байсан, таньдаггүй байсан хамаагүй бүгдэнд нь хоол цай өгөөл маш зочломтгой хүмүүс байдаг. Тэрүүгээрээ маш баян, сэтгэл зүгээрээ бас маш баян. Тэгэхээр YouTube дээр болохоор нэг иймэрхүү мэдээллүүд байлаа. Тэгээд өөр сайтууд дээр би бас одоо судалгаа ингээд юу ярьж гин, яаж гин гэд. Тэгээ бас одоогоор болохоор дандаа Монгол улс гэж явж байгаа. Тэгэхээр хоошдоо Монгол улсын тэр юмыг юу гэж ярьж гин ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнуудыг бас үзээд явах болно. Баярлалаа үзсэнд.